бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Түүх нийгмийн ухааны өгшинх мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ 11-р ангийн нийгэм судлал хичээлийн нийгмийн давхраажилт бүлэг сэдвийн нийгмийн өөрчлөлт гэж юу вэ гэдэг сэдвээр хичээл заахаар бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За бүтцчиг үүргийн онлын гол төлөөлөгчд болох G.J. Lenski нар нийгмийн хэв маягийн инхүү 4 хэсэгт хуваан авч үзсэн байдаг. За эхний нийгэм бол ан агнуурын нийгэм. За энэ үед бол хүмүүс үндсэндээ ургамал, жимс түүж, ан амьтан агнаж, нүүдэлэн амьдардаг байсан. За энэ нь одоогийн бол Африкийн бушман, Австралийн уугуул иргэд болоод байсаар байна. За ихэвчлэн чулуун, сүх, жад, утга зэрэг энгийн зэвсэг ашигладаг. За улс төрийн бүтэц үгүй, за овгийн байгууллагын ийм нийгэм байжээ гэж. За хоёр дахь нийгэм бол цэцэрлэг аж ахуйн нийгэм. За энгийн хөдөлмөрийн бага зэвсэг ашигладаг. Тариалангийн аж ахуй эрхлэгчид багтана. За нийтийн тооллын 4000 жилийн оны үед Аз, Европт өргөн тархсан. За нэмэн үртэг шингэх төвшөнд үйлдвэрлэл бол хүрээгүй. За ураг төрлийн холбоонд суурилсан олон төрлийн овгуудаас нийгэм тогтдог байсан байна. За дараагийн нийгэм бол газар тариалангийн нийгэм. Газар тариаланд анжис ашиглан мал амьтны хүчийг ашиглах болсон. За эртний Египтэд үүссэн. За нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр худалдаа арилжаа үүсч улмаар хотыг үүсгэхэд нөлөөлж гэлсэн. За ураг төрлийн холбоонд тулгуурлахаа болж төр үүсээд бичиг үсэг хэрэглэх болсон, мөнгөн гүйлгээ ашиглах болсон гэх мэт илүү өндөр түвшинд хүрсэн байна. За дараагийн нийгэм бол аж үйлдвэрсэн нийгэм. Үйлдвэрлэлийн технологи, шинжлэх ухааны мэдлэгт суурилсан булчингийн хүчийг ашиглахаа болж дулаан цахилгаан атомын эрчим хүчийг бол ашиглах болсон. За Их Британид анх 18-р зууны сүүлчээр үүссэн гэж үздэг. За нэмэн үртэг шингэсэн бүтээгдэхүүнийг асар их хэмжээгээр үйлдвэрлэж төвлөрөн суурьсан хотын маш олон хүн амын хэрэгцээг хангах болсон гэдгээрээ илүү онцлогтой ийм дөрвөн нийгмийг G болон J Lenski нар хэв маягуудыг бол тодорхойлсон байдаг. За Германы социологч Theonis аж үйлдвэрчлэлийн нийгмийн өмнөх үеийн нийгмээс ялгааг нь бол тодорхойлсон байна. За үүндээ бол уламжлалт буюу үйлдвэрчээс өмнөх нийгэм, орчин үеийн нийгэм буюу аж үйлдвэрчсэн нийгэм, орчин үеийн дараах буюу аж үйлдвэрчсний дараах нийгмийн гэсэн юм үндсэн 3 хэсэгт байна гэж үзсэн. Уламжлалт буюу аж үйлдвэрчээс өмнөх нийгэмд нь газар тариалангийн аж ахуй болон түүнээс өмнөх хэлбэрийн аж ахуйтай байсан. Шашин эсвэл домгийн итгэл үнэмшилтэй тогтолцоотой. Уламжлалт төрийн бүтэцтэй, хувийн хүсэл зориг гэхээс илүүтэй нийгэм хамт олонны зарчимд ингээд нийцүүлэн хувь хүн амьдардаг. Хүний амьдралын үйл ажиллагааны гол талбар нь өрх гэр бүлийн хүрээнд байсан гэж. Хоёр дахь нь бол орчин үеийн буюу аж үйлдвэрлэлийн нийгэм, аж үйлдвэр эдийн засгийн гол талбар байна. Шинжлэх ухааны итгэл үнэмшлийн тогтолцоо тэргүүлэгт үүрэгтэй, орчин үеийн төрийн бүтэцтэй буюу үндэсний төрийн бүгд найрамдах засаглал үе төртэй, нийгэм хамт олонны зарчимд нийцүүлэх гэхээсээ илүү хувь хүний хүсэл зоригийг хэрэгжүүлэхийг эрхмэлдэг. Хүний амьдралын үйл ажиллагаанд өрх гэр бүлийн хүрээнээс гадна олон нийтийн байгууллагын хүрээнд олон янзын үүрэг хүлээж олон талт харилцаа бүхий байна. Дараа нь бол орчин үеийн дараах буюу аж үйлдвэрчлэлийн нийгэм байна. За Бауман, Леопард нар 1970-аад оноос хойших нийгмийн харилцаанд гарч буй өөрчлөлт, тэр дундаа даяаршлын төлөв байдлыг орчин үеийн дараах нийгмийн ойлголтоор тодорхойлж эхэлсэн байна. Цааш нь Nolan Lenski нарын үзнээр бол шинжлэлийн үйл явц дараах эдийн шинж тэмдэг ажиглагдж байна гэж үзээд байна. За нэгдүгürt бол том нийгэм хамт олонны дунд хүн амьдрах болсноор хүмүүс хоорондын хувийн биш холбоо тархаж эрх зүйн зохицуулалтын үүрэг өсөн нэмэгдсэн гэдэг ийм үзэл. За дараагийнх нь бол хүмүүст танин мэдгүй үйл ажиллагаанд төдийгүй өөр хоорондоо харилцахдаа уламжлалт зан заншлыг мөртгөөсөө татгалзаж эхэлсэн. Илүү шин техник технологи дэвшлүүдийг хэрэглэсэн. За Nolan Lenski нарын үзэж байгаагаар цааш нь гурав дахь нь бол шинжлэлийн үйл явц нь хувийн эрх чөлөө бие даасан байдлыг илүү нэмэгдүүлж хэлсэн хүндрэлтэн. За мөн Вебрийн үзэж байгаагаар бол хувь хүний амьдралын бүрээнээс гадна бюрократ байгууллагуудын хүрээнд ажиллах болж рационал хандлагыг чухалчилснаар илүү үр ашигтай байх болсон гэж үзсэн байна. Нийгмийн судалгааны онолуудад нийгмийн өөрчлөлтийг хэрхэн үзэж байгаа юм бэ гэхээр G.J. Lenski нарынхаар ан агнуурын нийгмээс цэцэрлэгжүүлэх, улмаар хөдөө аж ахуй, за түүнээс орчин үеийн нийгэм рүү хувьсан өөрчлөгдсөн гэдгийг бол өмнө тодруулсан хэлсэн. За энэ нь бол бүтцчиг үүргийн онолчид энгийн бүтцтэй байгаагаас нарийн төвөгтэй олон талт бүтц рүү хувьсан чиглэх замаар өөрчлөгдгөө гэсэн ерөнхий дүгнэлтийг бол хэлж байна.
бидний хичнээн танил Парсонс хэлэхдээ бол нийгмийн хувьсгал бол нийгмийн институтын ялгарлын өсөн нэмэгдэл гэж үзсэн. Шинэ хэрэгцээ бий болох буюу гадаад орчны шаардлагад зохицож байгаа нь тэрхүү хэрэгцээг хангах шинэ институт бий болох замаар нийгэм ингээд өөрчлөгдөж эхэлж байна гэдэг ийм дүгнэлтийг хийсэн байна. Харин Марксийн онолын хувьд бол хүрээлэн буй орчинд дасан зохицох бос. Харин түүнийг өөрчлөгдөнө гэдэгт анхаарлаа хандуулдаг. Эдийн засгийн амьдрал бол нийгмийн өөрчлөлтийн суурь. Түүнийг дагаж давхаргын шинжтэй улс төр шашин зэрэгт өөрчлөлт гардаг гэж үзсэн байна. Макс Вебер хэлэхдээ тэрээр нийгмийн өөрчлөлтийг нэг л хүчин зүйлээр тайлбарлах нь учир дутагдaltaй учраас нийгэм өөрчлөгдөд эдийн засгийн адил, төр, айрам, шашин чухал үр гүйцэтгэдэг. За нийгмийн өөрчлөлтийн судалгаанд тогтвортой их нөлөө бүхий хүчин зүйлсийг тодорхойлох. За нийгмийн тодорхой үе, харилцааг тайлбарлах онолыг бүтээж чадна гэж арай Марксийнхаас бол арай өөр байдлаар тодорхойлсон байна. Өөрчлөлтөд нөлөөлдөг бусад хүчин зүйлийн талаар ярив. За эхнийх нь бол хүн амын өсөлт. Хүн амын өсөлт нь ажиллах хүчний өсөлтийг дагуулж эдийн засаг өсөлт авчрах чухал үүрэгтэй зэрэгцээгээр сургууль цэцэрлэгийн эрэлт өсөж төсвийн зарлыг нэмэгдүүлж тэдний хэрэгцээний бараа бүтээгдэхүүний үйлчлэгийг нэвтрүүлэхийг шаарддаг зэргээр нийгмийн өөрчлөлтөнд нөлөөлж ийн гэж үзэж байна. Дараагийнх нь бол соёлын буюу технологийн өөрчлөлт. За нийгмийн өөрчлөлтийн дараагийг сурвалж байна гэж үзэж байна. Соёлын хүчин зүйл дотроос шашин чухал нөлөөтэй. За мөн бичиг үсэг, шинжлэх ухаан, технологич хүндрэлтний түүхэн өөрчлөлтийг дагуулж ирсэн. За үзэл суртал ихтгэл үнэмшлийн тогтолцоонд гарах өөрчлөлт хийх нөлөөтэй байсаар ирсэн. За 3 дахь нь бол хүрээлэн буй орчны хүчин зүйлс. За үүнд бол байгалийн гамшиг зэрэг нөлөөлж болно. За жишээ нь 1990-ээс 2000 онуудад болсон зуднаар малаа алдсан малчид амжиргаагаа залгуулах, ажилтай болох үүднээс томоохон суурин хотоор шилжиж эхэлсэн. За энэ нь бол нийгмийн өөрчлөлтөнд нөлөөлсөн байх жишээ нэ. За дараагийн дөрөвт нь бол дайн улс төрийн мөргөлд юм байна. За хүн төрөлхтний түүхийн туршид цэргийн хүчин баялагийг олж авах хүчин зүйл болж байсны үед эдийн засгийн өөрчлөлтөд ихээхэн нөлөөлжсэн. Жишээ нь дэлхийн 1-р дайн дараагаар өрөнд орсон Герман улс эдийн засгийн гүнзгий хямралд өртөж энэхүү нөхцөл байдал нь хэсэг хугацааны дараагаар Гитлерийн нацист үзэл суртал түгээн дэлгэрэхэд хүргэсэн. За энэ нь бол олон сая хүн амь насаа алдсан дэлхийн том дайн болоход урьдчилан төсөл болсон гэж үздэг. За дараагийнх нь нийгмийн хөдөлгөөн байна. За өөрөөр хэлэх юм бол social movement гэж хэлж байна. Нэг талаас нийгмийн өөрчлөлтийг их сурвалжийн нэг, за нөгөө талаас орчин үеийн нийгмийн салшгүй шинжүүдийн нэг гэж үзэж байна. За нийгмийн хөдөлгөөнд гол төлөв оршин буй хүмүүсийн нийгмийн ёс журамд дургуйтсантай холбогдсон үүсдэг бөгөөд нийтлэг ашиг сонирхлыг тогтсон ёс журам хэм хэмжээний хүрээнээс нь гадуур хэрэгжүүлэх гэсэн хамтын үйлдэлийн тусламжтайгаар хэрэгжүүлж буй нийтийн оролдлого юм а гэж ингэж үзэж байгаамаа. За Английн социологч Гиднес хувьсгалыг дараах үндсэн шинжтэй гэж үзсэн. За эдгээр шалгуур нь бол төрийн эргэлт эсвэл зэвсэгт бослогоо зэрэгс хувьсгалыг ялгаж өгдөг шинжилж болно. За эхнийх нь бол олон нийтийн хүрээнд тулгуурласан байна. За хоёр дахь нь өргөн хүрээтэй шинжилэл буюу засаглалын бүтцийг дэглэмийг өөрчлөхөд хүргэдэг. За гурав дахь нь хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр сүрдүүлсэн үйлдэл байна гэсэн ийм гурван үндсэн шинжтэй байх юм бол энэ хүү хөдөлгөөнийг бол хувьсгал байсан байна гэж үзэж болно юм үзсэн байна. За өнөөдрийн бэлдсэн багшааны хичээл энэ хүрээд өндөрлөж байна. Та бүхэн илүү дэлгэрэнгүй цааш нь судлахыг хүсэх юм бол 11-р ангийн нийгэм судлал хичээлийн нийгмийн давхраажилт гэсэн бүлэг сэдвээс илүү сайхан нарийн судалж болно. Ингээд дараагийн хичээлээр уулзлаа. Түр баяртай.